이게 받아서 나 하나가서 이렇게 가라 그랬으니까. 나 무슨 생자가 되는지 알겠지. 미워해. 맞나? 이 샤는 яагаад энэ цаас наасан вэ гэхээр хооронд нь өргөдөө хурж өрдөж нэмэх хасах нэг нэмэх хасах нэг чөлөөтэй нэг цаас нь энэ шарыг наадж байгаа. 진짜 쇼 요 метр тана. 나 энэ нэг юм ярихгүй. Үчигдэж байна. За энэ ямар ч байсан шаарны үрээд өрөлтийн үүч үүсгээд жижиг цаасыг өөрсдөө татуулсан бай. Захиргаан цэнийг үүсгэсэн байнаас үг байна шүү дээ. За одоо үнэхээр хацаа ихэд хамгийн ихнийх нь болохоор үлдийн хүчин одоо энэ дүүгийн зургаар үүсгэж байна. Тэгээд дараагийн зургийг харахаар энэ шарыг гэж арчаад ингэж үрэлт үүсгээд үрэлт үүссний дараа нь хоорондоо таталцыг хүйж үүсэж байна. За энэ болохоор бидний түрүү туршилтанд зөвлөсөн байгаа соронзон орны хүчийг үүсгэж байна. Нуустаас хүмүүнээс санхүү гаргаж авах бэ гэж туршилт байна. За энэ болохоор хөвж байгаа хоёрын хүндөгөө энэ хүнд нь болохоор хэмэдэг гүтүүлцтэй биднээс сая туршилтанд үзсэн. За энэ болохоор бас хэмхаа үчээд хэмхаа шиг томьёол PX тэнцүү каг үржин X. За энэ нь болохоор нэг юу ашиг сонжаа очоод энэ хэмхаа үчүүлцтэй гэж үзсэн. За энэ болохоор шарыг дээрээс доош нь унгахад яг энэ хооронд хацаа тулгуургүй дээрээс нь зүг нэг өцгөө яг учраас энэ нэг дарснаас хүнээ дагаа гэж үзсэн. Харин энэ шатны нэрээ ясныхаа дараа даралтны өөрөөр даралтанд байгаа гэсэн нэг томьёолоор пэд энцүү эпиг угаахын хийс. За дүгнэлтээ өөрчлөж бичиж байгаа. За танай сонсон. Манай дагаарын шарын чуулганы дарчаад ингээд үзэд ямар нэг цэник үүссэн. Тэгээд дарнаа энэ тарсан цаасны ингэж үрсэн агаарын шар ингээд явхад агаарын шар наадж байгаа юм. Энэ цаасан ч гэсэн агаарын шар дууссан цэнийг эсрэг тэмцээд байгаа учраас ингэж үргэлтийн үчиг үзсэн хэмжээгээр хавлаа. Хэмжээгээр үргэлтийн үчиг авсан. Өндөр гадуур үргэлтийн үчиг багван тэгээд арцар дээр ихмээд тэгээд захиргаа үзүүлэлтээр захиргаа үзүүлээс усан дотор байгаа нөгөө би төмрээд сандраа татаж авч үзсэн. Тэгээ харимхаа үчиг болохоор энийг дээшээ түлхэхэд нөгөө нэг бүшин сонж агсж байгаа. Тэгээд яаж түлхсэн тэрэндээ ордог учраас харимхаа үчиг гэж үзсэн. За танай сонсон. Шарыг болохоор ямар нэгэн өөрсдөө таарч таамаг. Тэгээд цаас шаргаа захин хичээлээр үлдсэн үргэлтийн хүчин байна. Үргэлтийн хүчин улаан гадаргуу үүсчихэж бацаар гадаргуу хэмжээний үүсгэнэ. Мөн соронзон орны үйлчлэг үлдсэн. Усан дотор байгаа хадаас төмөр биетийг соронзоод үйлчлэгийг гаргаж ирсэн. Гэхдээ усан дотор хийсэн биетийг усууд ямар ч зүйлгүй байна. Тэгээд динамометр дээр бид нэр туршилт үзсэн. Динамометрт бол харимхан хүч үлдчихдэг зүйл байна. Энэ болохоор гүндийн хүч үлдчихэж байна. Энд байгаа гүндлэг дээрээс зүг тестээр байгаа учраас энэ бол жинтэй. Энэ хоёрын хооронд унахдаа би жингүү болж үздэг. За ингээд шарыг сая манай багийн хүн үзүүлсэн. Битээ үргэлжлүүлэхэд соронзоо үүссэн. Жижиг ном өргөд харж. Жижиг ном. Манай багийн хэдэн том яваад тийм. Жижиг ном хийсэн. За энэ даапрыг бол манай гурван багийнхан гурвуулаа маш сайн хариуллаа гэж үзээд багшны хэмжээний хуудас нэмээд өгчээ. За үнээр тооцоодыг тоол. Танах дөрөв. За тэгвэл үнэний хуудас эдний тав танах дөрөв учраас энэ хоёр тав бол хичээд идэвхтэй оролцсон байна. Ингээд багуудаа баяр хүргэнэ. Ямар хүчийг үлдсэн гэдгээ нэг ярьчих. Ямар хүчийг үлдсэн? Бинжин. За энийг бол дэлхийн жинтэй юу гэдэг дээрээс яасан үлдсэн. За эднийхээ хүчийг бол юу дээрээс ажиж харсан? Өдөөс бас байна. Төшөөргөө бас өргөсөн тийм үү? Тэгээд эдний хүч
даадсан. За тэгвэл багш нь үнэндээ нууцсан дээр тамагтаараа ингээд гинэ даабрыг дагийн ахлагчид багш нь ингээд хичээд өгсөн байгаа. Гэхдээ энэ асуултуудаа хариулж ирээрэй. Даабруудаа өөрсдөө аваарай. За багш нь минутыг нууцсан дээр тамаг дарнаа. За өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон багуудаа баяр хүргэе. За энэ хэмжээ утсаа багштай хамгийн гоё бүгдснээс сураад байна.